Эргэлт эмийн мэдээллийн сайт шинэ жилийн баярыг тохиолдуулан нийслэлийн Баянзүрх дүүргийн 289 дугаар цэцэрлэгийн ахлах А бүлгийн хүүхэд багчууд дээр зочилж тэдэнтэй нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ. Цэцэрлэгийн бяцхан дүүнер маань улирч буй 2021 онд юу сурч мэдсэн, ямар дуу шүлэг бүжиг сурснаа биднээр дамжуулан аав ээж, эмээ өвгөө, ах эгч нартай болон үеийнхэн багчуудад тайлбарласан юм а. Мөн тэд биднээр дамжуулан Монголынхоо нийт хүүхэд багчуудад шинэ жил шинэ оны баярын мэнд хүргэснийг үгээр уламжилж байна. Санта хаанаас ирд юм бол одоо? Дээрээс идэг. Санта ийшидтэй. Санта ийшидтэй ах бугын уга асуулаа саддий. Одоо Санта юугаар ирд юм бол? Тасны гудгаад. Тэрээ чамд юу өгдөг вэ? Бэлэг. Тэгтээ би унтын шигтэй Санта надад нэг танаа өгсөн мөлий. Таяа танаа өгсөн мөлий. Чи баярлсан уу? Чи Санта өгөөс одоо хахад юу өгсөн юм? Үгүй би нэг бэлэг авсан. Нэг том бэлэг авсан байсан. Чи Санта өг одоо дахиад ирэх юм бол юу захих вэ? Танаа. Ямар тоглоом өгөөс гэж хүсэж байна? Табтай мэшин. Хэрвээ чам Санта өг бэлэг өгөхгүй, бэлэг нь хүрхгүй яваад өгвөл яах вэ? Өтөдөггүй чи сайн үүдүүдээ үүдээ. Чи сайн хөө юу? Сайн хөө гэж ямар хөө гэлдэм бэ? Будийн нийтийн чи. Мөнгөд мөчрөөд илэгсэн өндөр сайхан гацуурын мөчр салаа бүрдэн мөнгөн чимэг ялцсан хүүтний өвгөн ирч хүүхэд багчуудтай мэдлээд хуучин анаудаж шинэ жилийг авчирлаа. Онцгойгоо яарчимсэн айн агаан гацуураа алан бүгдээрч ан цаахнаар бүжиглэн. Аблалын удаа байсан малчныг л тулсан би атахийн утга үлгиймж боддог тэгэн манай суугуулсан асын мараа шилээд зэхис сайхан утга цэдэд дахам хаахад хүлээж байгаа салхинд үнсэж байгаа юм шиг өвшөөл дээж унгаар илээж байгаа юм шиг үнэнгүй сайхан санагдсан их зөнгөмдөд хасбай байвс хайнуудын бүгдээ Осынгийн утга ой мишиг харалт угаасан төглөн мөргөө игээж үсэг сандаг энэ утгатай эзэн юм ихэдэн юутай хуун юм дэдэдтэй босолцох ихүүлэг хүлээсэн юм. Эд шид гэж юу юм бэ? Бэлэг өгөх. За. Тэгтээ би унтахтаа аваа ингэж дуудалдаг. Тэгтээ аав маань сургуульд явсан. Тэгтээ аавыгаа ихээр би яалгаа дассан. Тэгээд Санта аваагаас бэлэг авна ингэж боддог. Тэгтээ Санта аваа манай зэдэлэгт байдаг ингэж хэлсэн эмээ маань. Тэгээд дандаа эмээ маань яалгийн маань анаатай гэлт зассан байгаа. Манай гэлт тэгтээ дундаа олон шааргагаа тэрийг яалг нь үлгцэн байгаа. Чи шинжлэр юу их хүсэж байна? Надад хасах. Надад хүсэж байна. Чи Санта өг захиагч юу гэж хэлэх вэ? Би бэлэг амаарай. Ямар бэлэг авмаар вэ? Унаал. Авмаар. Чи ямар бэлэг авмаар вэ? Барби. Чи Төмөр армэ. Чи ямар бэлэг авмаар вэ? Талан нэрсэл. Халханы хэрэгсэл юу гоё юм бэ? Халиг. Чи ямар хоол их төртэй? Өндөг шарах. Чинээс өндөг шарч чадах уу? Чадгай. Толомор өндөг шарах төртэй юм. Монгол ардын үлгэр шаазгаах уу? Эртээ өдний цагт 7 өндөгтэй доохон шаазгаа байжээ. Нэг өдөр шаазгаан дээр үнийг иржээ. Шаазгаа өндөгнөөс өгөхгүй би. Тэгвэл би асын газраас тоолтой
болжээ. Дахиад үнэг ирдэг нь Шаага өнөгнөөс өгөхгүй би. Тэгвэл би Асын газраас тас татуулж өрөө алтан хөлөөс их хог мөргөд авна. Шаазгаа айсандаа болоод дахиад нэг өндгөө өчжээ. Ийхүү шаазгаан дээр үнэг өдөр болгон ирж хуурж авсаар агаад шаазгаа ганцхан өндөг үлджээ. Шаазгаа уйлж гин. Би дадаатай үнэтэй тэгэхэд өнөг өдөр авсаар хатаа надаа анцхан өндөг үдтэй. Гэтэл ойролцоо амьдэрдэг хулган гараад ирж гинэ. Сасаач та юунд илав? Би дадаатай үнэтэй тэгэхэд өнөг өдөр авсаар хатаа надаа анцхан өндөг үдтэй. Тэгээд үдэн Ороод бодоод нэг ихэрэс тангиж хэлээрэй. Алсын гадраас таас манайд ирдэг төрөжин ханаа. Алтан улаас юм хөөмөргөл юусэн ханаа гэж хэлээрэй. Энэ үеийг зааж ирсэн гэхээрээс хинч зааж өгөөгүй би өөрөө сурсан гэж хэлээрэй. Гэж хэлжээ. Хулган нүг рүүгээ гүгээд орчжээ. Орой боллоо. Үнэг ирлээ. Үнэг Шаага өнөгнөөс өгөхгүй би. Тэгвэл би Асын газраас таас татуулж ирээ алтан хөлөөс их хог мөргөд авна. Асын газраас таас татуулдаг тураач анан алтан удаас хог мөргөдөг ивэрч аана. Хин чамд нүгийг зааж өгсөн. Хин ч зааж өгөөгүй би өөрөө бодож олсон. Тэгвэл би үнэнийхээ 13 гэхээр хэлүүлсэн дээ. Шаазгаа айсандаа болоод Энэ амтардаг хотгон зааж гисэн. үнэг өөр нь маш их хурж хулганы амьдэрдэг нүхэн дээр иржээ. Хой болгоно гараад ирчи. Би залгуу байна. Эсэг хугацааны дараа дахиад үнэг. Хой болгоно гараад ирчи. Би гэрээ зөвлөж байна. Хэсэг хугацааны дараа хулган нүхнийхээ амсар дээр толгоогоо гаргаад иржээ. Хөөх толгойн юм хөөх юм чи. Чи ямар хөөрхөн бол? Хулган өнгөрөө жээжээ гаргаад ирж гинэ. Хөөх чи юм хөөх юм чи бүгсэн ямар хөөрхөн бол? Хулган өнгөрөө бүксөө гаргаад ирж гинэ. Бүксөө гаргаад ирэхээр нь үнэ ганцхан усгээд хулганыг бариад авч гинэ. Тэгтэл хулган Ангар гэж амтсайдгийг өнгөр гэж амтгүй байдгийг. үнэ хулганы үгэнд орохгүй бол ангар гэж ихээр амаа ангаад хулган ганцхан гүгээл нөхрөөгөө орчжээ. Тэр цагаас хойш хулган чадуулсан үнэг тэр нутгаас дайчин 7 өндөртөө доголон шаазгаа амар сайхандаа жаргаж гинэ. Цаатан тавшаа аачаа. Үнэн тавшаа нэмээ. Хулган тавшаа матлаа. Хүүхдээ ээжин гиснээс үдээ. Чи ээжигээ хаана өгсөн бэ? Ээжин гиснээс. Өгсөн болов уу? Миний хасан. Миний хаслаад байсан. Хаслаад байсан. Гэтэл ойлаагүй. Тэгээ юу шишгэрсэн? Миний ээж намаа гадаад өгсөн.
хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр айлчлан ирлээ. Шинэ жилийн гацуур модоо засаж өвлийн өвөнд хүслээ шимэж халан ам бүлээрээ баярын ширээгээ тойрон суугаа нийт уншигч үзэгч та бүхэндээ болон бяцхан багшчуудаа шинэ жилийн баярын мэнд төвшүүлье. Айлчлан ирж буй 2022 онд шивэнсэн хүсэл бүхэн нь бэлэг болтугай. Бэлэн таалагдсан уу? Таалагдсан. За, юу гэж хэлвэ? Баярлаа. Баярлалаа гэж юу гэсэн үг юм бэ? Шинэ оны мэд төрье. Шинэ оны мэд төрье гэж юу гэсэн үг юм бэ? Сант бэлэг авъя шүү. Шинэ оны мэд төрье